Манай усны эрдэсчилт нэг өөр, Японы усны эрдэсчилт нэг өөр. Усамлыг ингээд нэмж хэрэглээд одоо Японы тамирчид нь хөлсөөр эрдсэн алтан тийм үү? Энэ эрдсийг нь нөхөх зорилгоор энийг хэрэглэдэг бол манайх хүүхэд ч гэлтгүү залуу хөгшид бүгд ерөөсөө эрдсийн дутагдaltaй. Карантнаас нь өөрөө эрдэс баггууждаг. Ингээд нөгөө боллонтой уснууд, савлсан уснууд гээд одоо энэ чинь 57/2022 стандартаар явдаг л бол энэ өөрөө эрдсийн маш их дутагдaltaй гэсэн үг. Тэгэхээр ерөөсөө иймэрхүү найдвартай баяжуулагчдаар одоо ус эрдэсчүүлэгчдэр юу яагаад усаа эрдэсчүүлж хэрэглэх нь хамгийн чухал л та тий. Тэгэхээр иймэрхүү бүтээгдэхүүнүүдийг бол ярина гэдэг нэгдүгээрт өнөөдөртөө өөрсдөө эрүүл мэндийг хамгаалж байгаа гэсэн үг. Хоёрдугаарт эрдэс ямар чухал вэ гэдгийг одоо хүүхдүүдтэй тий бусад одоо хүн амын хэрэгцээнд ингээд боловсрал олгож байгаа хамгийн том хэлбэр واخгүй юм чинь. Японд тамирчдад зориулсан болохоос биш эн чинь Монголд ороод ирэх юм бол эн чинь хүн болгонд зориулсан бүтээгдэхүүн байгаа واخгүй юм чинь.